Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдрийнхөө онцлог зочноор бид Улсын их хурлын гишүүн, Улсын их хурлдах Монгол Ардын намын бүлгийн дараа Хаян Ярваг урьсан байгаа. За, хоёулаа хамгийн түрүүнд улс орны эдийн засгийн холбоотой хэд хэдэн чухал асуудлаар тайлбар хийе гэж бодлоо. Юу гэхээр хамгийн гол нь 5 толгойн төсөл эхлэхнээ улсын их хурлаар удахгүй хилцэгднэ, нээлттэй хилцэгднэ гэдэг ерхий сайд өнгөрсөн 7 хоногт хэлсэн байгаа. Танаа намын бүлгийн хуралдаанаар бас энэ асуудал орцсон байгаа. Гэхдээ хэвлэлд мэдээлэл өгөөгүй байгаа. Яг үнэхээр Монгол улсын эрх ашигыг бүрэн хангаж чадах ийм төсөл болж чадах уу? 5 толгойтой холбогдсон асуудал бол одоо яхан арга багхгүй монголчуудын анхаарлын төвөд байна л да. Зүгээр 5 толгойн төслийн асуудлаар бүлэг дээр ярилцсан бид. Ямар хуулиур байна, ямар хуулиурыг сонгох гэж байгаа юм бэ гэдэг. Засгийн газрын зүгээс бол одоо бэлдэж байгаа өөрийнхөө хуулиурыг нэг ийм хуулиур байна гэдэг хуулиураа л танилцуулсан. Энийг бол хэвлэл бас би товчхондоо хэлсэн шүү дээ. Нэг ийм хуулиур байна гэж. Түүнээс биш өнөөдрийн хэвлэлд яриад байгаа шиг 49%-ийн худалдаад одоо ингээл баахан компаниудыг оруулаад хувийн ашиг сонирхлоо дөрөвөнд нь тавиал ингээ яваад байгаа юм бол байхгүй. Засгийн газарт ямар чиглэл өгсөн гэхээр нин яаралтай хамгийн үр ашигтай байх хуулиурыг сонголт хийгээд оруулж ирж олон түмэнд улсын их хурлдаа танилцуулаач л гэдэг ийм чиглэлийг өгсөн байна. Тэгэхээр ерөнхий сайд нэгэнт одоо тун ойрын үед энийг танилцуулна гэж байгаа болвол засгийн газрын төвшөндөө бол тодорхой гэрээ хэлслүүд нь эхлээд явагдаж байна гэж ойлгож болох байх. Нэг. Хоёрдугаарт нь бол 5 толгойтой холбогдсон асуудлаар ерөн зүгээр байр суурийг илэрхийлэхэд би сүүлийн одоо 6-7 жил харлаа шүү дээ. 5 толгойг одоо энэ том төсөлтэй холбогдсон асуудал ярихаар л яг нэг үгүй хэлэхэд бол Америк их орончлог гарч ирээд байна шүү дээ. Ерөөсөө л одоо Монголыг худалдах гэж байна, хятад өгөх гэж байна, хүмүүсүүдэндээ дуугаад дуусгах гэж байна, цөөн хэдэн хүн авах гэж байна гэл одоо нэг юм ярьдаг. Гэхдээ энэ ярианы эцсийн үр дүн өнөөдөр Монгол улсын эдийн засгт ямар нөлөө үзүүлвэ гэдээ эргээд харах юм бол бид нар нөгөө л байдаг хэвэндээ шороо манд татуулаад машин тэргээрээ зөөгөл төмөр зам байхгүй одоо ёстой нэг 19 дугаар зууны үеийн гэдэг юм уу тэргээрээ л ингээл явж байна шүү дээ. Тэгтэл өнөөдөр бид нар урагшлах шаардлага байна уу байна. Энэ үеийг хийхин тулд одоо өнөөдөр бид нар энэ засгийн газар бол жоохон зоримогдуу шийдвэр гаргаж улсын их хурлаа олон нийтэд нээлттэй тов тодорхой танилцуулж энэ төслийг хөдлөх тал дээр анхаарах ёстой гэсэн энэ байр суурин дээр бол хатуу байгаа. Зүгээр яг манай засгийн газарт бол алдаа гаргахгүй тулд болгоомжлол байгааг бол үгүйсэхгүй. Болгоомжлол бол буруу биш. Тэгтээ алдаа гаргахгүй гэд хүлээгээд хүлээснэд байхад цаг хугацаа бидний хүлээхгүй гэдгийг бас засгийн газар бодож ажиллах хэрэгтэй л дээ. Үнэхээр хурдгүй байна. Засгийн газар улсын их хурлдах бүлэгч гэсэн ер нь аль нь тэртээ тэргүй бүх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй олон болцсон ийм мөртлөө шийдвэр гаргалт нь удаан байна гэж шүүмлээд байгаа даа та ямар тайлбар өгөх вэ? Зүгээр бид нар олон болчихлоо гээл тас нисгээл алга цохол шийдвэр гаргаад байх бол бас биш гэж би ойлгож байгаа. Ямар ч асуудалд бид нар чинь одоо зүгээр нэг өрхийн асуудал шийдэх гээгүй шүү дээ. Монгол улсын хувь заяатай холбогдсон асуудлыг шийдэхэд бол бас нухацтай бодох хэрэгтэй, тооцох хэрэгтэй, шийдлээ зөв бурууг нягтлах, магадлах хэрэгтэй гэдээ ярих юм бол бас болгоомжтой байх хэрэгтэй гэдэг өнцгөөс. Зүгээр нөгөө өнцгөөс наваад үзэх юм бол жоохон алгуурлал байна уу, жоохон удаан байна уу гэдэгтээ бол бас би үгүйсгэж чадахгүй. Алдаа хийснээс сая далаалан Монголд ирээ буцсны дараа за үнэхээр ахиж Монгол улсад энэ засгийн газрын үе далаалаа мэрхээргүй болж байгаа шүү гэн. Хоёрдугаарт та бас араас нь хятад очиод албаны хүмүүстэй уулзаад ирсэн. Одоо энэ хоёр харилцаа сэргэхэд ер нь юу хийх ёстой юм? Ер нь яах ёстой юм? Таны альчлалын үр дүн байна уу? Гэхдээ яах вэ зүгээр намын шугамар бол би очсон л. Намын шугамар явуулж, намын шугамаараа бас ологдох зарим нэг улс төрийн албан тушаалтнуудтай нь уулзсан. Ерөнхийдөө бас одоо энэ харилцааг сайжруулах тал дээр бол тодорхой одоо зөвлөдөө санал солилцсон. Зүгээр харилцааны хувьд одоо нааштай хандлагууд бол гарч байгаа. Нааштай хандлагууд гарч байгаа. Гэхдээ бид нар бол үнэхээр бас амаргүй юм. Одоо том дэлхийн одоо хүч хэрхэг энэ супер гүрэн тэгээд эдийн засгийн хувьд манайх чинь одоо энэ орноос үндсэндээ их өндөр түвшинд хамааралтай болчихсон байгаа. Энэ цаг үед бол энэ гадаад харилцааны асуудал дээр их онцгой анхаарах хэрэгтэй юм болоо да гэж би зүгээр хувь хүнийхээ хувьд бодсон л доо. Зүгээр гадаад харилцаа гэдэг юм бол бас мэрэгжлийн төвчний хүмүүсийн нэлээд нарийн хийх ёстой асуудал юм байна гэж. Гадаад харилцаа гэдэг юмн дээр одоо хин дуртай нь ерөөсөө гадаад харилцаатай холбогдсон асуудлаар баах юм яриад л шүүмжлээд л орилол дуулаад байж бас болдоггүй юм болоо да гэж би хувийнхөө хувьд бас тийм болгоомжлолыг анзаарсан. Бид чинь бол Орос, Хятад гэдэг энэ хоёр дэлхийн том супер гүрний дунд байгаа учраас ер нь альч талаа бодсон гэсэн энэ хоёр хөрштэй харьцан дээр бол онцгой анхаарах хэрэгтэй юм байна л гэдгийг монголчууд ойлгох хэрэгтэй. Үнэхээр бид энэ хоёр хөрштэйгээ
маш одоо сайн харьцаатай байж ээж дараагийн одоо тэр 3 дахь ертөнц рүү гарах арга зам одоо гарах гарц энэ бүх юм бол тодорхой болох юм байна. А түүнээс биш бид энэ хоёр хөрштэйгээ одоо харьцаа хүүтрэл явагдаад байх юм бол манай эдийн засагт яавч сайнаар нөлөөлөхгүй юм байл. Тэгэхээр бид нэр ерөн цаашдаа энэ гадаад харилцаан дээр туйлын болгоомжтой, туйлын бодолтой ухаалаг байх хэрэгтэй. Эдийн засгийн сэргээх хөтөлбөр дотор шуурхай хилцэх гормоор ингээ явах хэвээр хуулиуд дотор үнэхээр хөгжлийн банкны асуудлыг шуурхай оруулж ирээ шуурхай хилцэж чинь л та. Үнэхээр энэ хуулийн төслийг батлагдсны дараа энэ хараат бус байгаад ил тод байхын эрхцэн орчинд бүрдэх боломж байгаа юу? Зөв ер нь бол эдийн засгийг эрчимжүүлэхтэй холбогдсон олон асуудлууд яригдж байна. Хөгжлийн банкн дээр чинь бид нар одоо тэр шалгалт оруулсан, ажлын эсгийнхэн үзсэн. Хөгжлийн банкн дээр бол нэлээд иж өрн дүгнэлт гаргасан. Зүгээр ардс намын бүлэг өнгөрсөн нэг өдөр хуралдаад одоо чадамжгүй хүмүүсүүд байна. Одоо дахин сонсон барина гэл нэг тийм баах юм ярьсан байна л дээ. Хөгжлийн банкыг бид нар бол ямар нэгэн байдлаар улс төрийн зорилго болгож ашиглах гэж ерөөсөн зориог. Хөгжлийн банкыг зөв байгаасаа гэдэг талаас нь л бид нар харж байгаа. Ингээ харахад бол хөгжлийн банкн дээр одоо хэд хэдэн асуудал байна гэж бид нар үзсэн. Нэгдүгээрт бол хөгжлийн банкн дээр олгогдсон зээлтэй холбогдсон асуудлыг 3 ангилах хэрэгтэй юм байна гэж. Төсөөс одоо төсвийн эргэн төлөх нөхцөлөөр болсон 3.3 их найт төгрөг. Банкнууд арижааны банкар дамжуулж өгсөн 1 их найт төгрөг, хөгжлийн банкны өөрийнх нь өгсөн 1.6 их найт төгрөгийн одоо ийм зээлүүд байгаа. Энэ зээлүүдийг дотор нь ялгаж салгаж олон түмэнд ил тодруулах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт. 1. Ингэхдээ мэдээж тэр арижааны банкудаар дамжиж хөгжлийн банк арилжааны банкудаар дамжигдж авсан хувь хвшлийнхний зээлийг бол бас олон түмэнд шууд ил тодуулгад цацаад байх ойлголт бол бас биш. Шаардлагатайгүй хүн үзэж болно. Түүнээс энэ чи бас нэг бизнесийн нуус янз бүрийн одоо банк арилжааны юмнууд байдаг. Хэдийгээр ил тодууллоо ч гэсэн. Энэ дээр. Ингээд хоёрт нь ямар юм хийх гэхээр бол энэ хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин ер нь ямар байсан юм бэ гэдэг дээр бас бид нар дүгнэлт хийсэн. Ер нь энэ хөгжлийн банкны хууль хэдийгээр сайн чамбай хууль байсан ч гэсэн хэрэгжүүлэхдээ хуулийг хэрэгжүүлээгүй. Хуулийн цоргоо гаргасан байна. Тийм учраас энэ хуулийг хэрэгжүүлээгүй хүмүүсүүдэд хэрэг тооцох ёстой юу гэдэг асуудлыг бид ярьж байгаа. Энэ үнийг хуулийн албан байгууллагууд бас шийдэх ёстой. 3 дугаарт нь бол хөгжлийн банкныхаа хуулийг бид нар яг өнөөгийн нөхцөлд зохицуулж өөрчлөх шаардлага байна. Тухайлбал улс төрөөс ангид байлгах, засгийн газраас ангид байлгах ийм одоо асуудлаа зөвхөн өөрөө шийддэг болох гээд бас нэг олон улсын одоо энэ банк санхүүгийн хууль эрх зүйн орчин ямар байдгийг тэр жишг рүү нийцүүлэх шаардлага гэсэн үгнээс бэ жавхлан тэргүүтэй хэсэг гишүүд бол хөгжлийн банкны хуулийн шинжилсэн арга бид өргөн бариад хэлцэгдэх гээд явж байна. За нэгд хөгжлийн банкыг асууж байгаа дээр бас таны сангийн сайд байж байхдаа гаргасан нэг тогтоол шийдвэр гарын үсэг зурсан нэг баримт чинь одоо иргэн сөхөгдөд байгаа нэг асууж л да. Юу гэхээр одоо энэ хөгжлийн банкны зээлүүд долларын ханшны өсөлтөөс болоод алдагдал хүлээгээд улсад алдагдaltaй байгаа гэдэг дүгнэлт дээр тухайлбал өмнө нь эдийн засгийн хөгжлийн сайд байсан улс их хурлын гишүүн байсан Батбаяр таныг нэг гэрээ байгуулсан тэрний уршгаар одоо юу гэдэг сангийн яам алдагдал хүлээх болчиход байгаа гэдэг шүү дээ. Та ер нь ямар гэрээ байгуулсан? Нийслэлийн засгийн хамгааллын газар сангийн яам хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээ. Энэ гэрээн дээр маш тодорхой заасан байна. Засгийн газар улсын их хурл хөгжлийн банкны хуулийн хүрээнд шийдвэрлсэн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулсан гэрээ. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ одоо ингээд тэр Батбаярын нөө хэрэгжүүлээд байсан гудамт төсөл. Гудамт төслийг одоо 200 мянган доллараар нэг компани хэрэгжүүлсэн байл та. Эннээс үүсэх ханшийн зөрүүний алдагдлыг хэн үүрх юм? Одоо өөрөөр хэлбэл хэн үүрх юм? Аж ахуйн нэгж үүрүүл шудраг ус. Аж ахуйн нэгж үүрүүл шудраг ус. Тийм учраас л хэрвээ бид нар засаг өөрөө захиалаад ажлаа хийлгсэн болвол ханшийн зөрүү гарах юм бол тэрийг одоо сангийн яам Монгол улс өөрөө хариуцна л гэсэн ийм л утгатай гэрээ. Тэр гэрээ нь бол гэтэл яагаад энд одоо энэ бид нар ханшийн зөрүү үүссэн бэ гэж яриад ийн гэхээр засгийн газар яагаад алдагдал хүлээх болов гэхээр хамгийн гол нюанс нь юунд байна гэхээр бол Монгол банкнд ороод ирсэн хөгжлийн банкны 1.5 сая долларын одоо мөнгийг Монгол банк тэр үеийн ханшаар нь хөгжлийн банкнд хөрвүүлээд төгрөгөөр шилжүүлсэн байхгүй. Энд л үүссэн одоо алдагдлыг л бид нар яриад байгаа шүү дээ. Засгийн газрын хүлээх алдагдал. Угаасаа яг оны өмнө 11 сард Шингис бонд босгочоод оны дараа 4-5 сар хүртэл нэг ч төсөл хэрэгжээгүй Монгол банкн дээр бид нар ханшийн эрсдлээс үлээгээд байлгаж байгаа гэдэг тухайн алтан үеийг ерөнхий сайд эхлэжсэн тэрийг та хэлээд байгаа. Тий удаа дараа одоо жишээлх юм бол тухайн үед алтан хуйг ерөнхий сайд байхдаа хэлж ирсэн шүү дээ. Ханшийн зөрүүг бид хүлээнэ, Монгол банк хүлээнэ. Тэнд санаа зовхон байхгүй гэдэг асуудал ярьж ирсэн. Тэгэхээр хэрвээ хөгжлийн банкнд доллараар нь одоо шилжүүлээд өгсөн бол энэ одоо зөрүү юун дээр бол гарах уугүй юу гэдэг асуудал байхгүй юу? Засгийн газар дээр гарах уугүй юу гэдэг. Хөгжлийн банк өөрөө үүрэх тухайн асуудал руу ороод ирнэ үстэй энэ чинь.
А гэтэл энэ чинь тэгээгүй төгрөгөөр шилжүүлээд өгсөн учраас нэг хин үүрх юм. Засгийн газар Монгол банк л өөрөн шүү дээ энэ алдагдлын зөв. Одоо тэгвэл энэ асуудлыг яах ёстой. Та бол нийслэлтэй нэг хідэн төсөл дээр ч юм уу тодорхой хэмжээний бага хэмжээний минийх бол маш тодорхой ерөнхий гэрээ. Ийм төслөх төлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нийслэлээр одоо хэрэгжүүлэхэд ашиглах гэрээ гэдэг ийм гэрээ л байгаа. Энэ одоо ярилцлагынхаа төгсөлтөнд би тэр гэрээг нь үзүүлээ. Та нар аваад олон түмэнд үзүүлээрэй. Энэ гэрээ нь бол улаасаа над дээр байж байгаа тийм гэрээний төсөл. За одоо тэгэхээр үнэхээр хөгжлийн банкн дээр тэр 14 оноос ч хойш долларын шал өөр боллоо шүү дээ. За 1400-500 хавцаа байсан баг. Одоо 2500 болчихлоо. Тэг ингээ 1000 төгрөгийн зүрүү гарчлаа $1 дээр. Тэгэхээр одоо үнэхээр Монгол банк үүрэх юм уу? Энийний шийдлийг ардын нам цааш нь яаж авч явах вэ? Үүшээ хин үүрэх юм. Жишээлх юм бол хөгжлийн банк үүрэхгүй шүү дээ. Ягаад гэвэл хөгжлийн банкнд Монгол банкнаас төгрөгөөр ирчихсэн. Одоо Монгол банкнаас наашин шилжүүлэлтээр төгрөгөөр ирчихсэн. А доллараар ирсэн нь бол доллар төгрөгийн хөгжлийн банк өөрөө хариуцах уу. А төгрөгөөр ирсэн нь бол өшөө хин хариуцах нь Монгол банк засгийн газар л хариуцсан шүү дээ. Засгийн газар төгрөгийн ханшиг хариуцах ёстой газар нь. Тий, засгийн газар баталгаа гаргаж, засгийн газрын баталгаа болгож л авсан одоо бонд шүү дээ. Тийм учраас засгийн газар өөрөө л хариуцсан шүү дээ. Тэгэхээр энд зүгээр нэг юм байгаа. Яавал одоо энэ хөгжлийн банктай холбоотой юмнаас би өөрийгөө цэвэрж болох уу? Яавал өөр нэгэн хүнийг хамаатай болгож болох уу гэдэг л нэг уралдаан Монгол улсад яваад байна шүү дээ. Энэ хэрэггүй. Тэр сая хөгжлийн банк хэрэггүй татан болгочих гэж хүртэл зарим хүмүүс ярьсан шүү дээ. Үгүй яг одоо тэр бол хүний одоо нэг л санаа бах. Тэгэхээр би зүгээр ийм уралдаан тэмцээн хэрэггүй. Ерөөсөө л үнэн мөнөөр нь бүх юма гарга, ил тод цац. Яагаад би өнгөрсөн энэ 7 хоногийн 1 өдрийн бүлгийн хуралдаан дээр бид нар энэ дээр маш тодорхой хэлсэн бэхээр бол ерөөсөө л энэ маргаантай асуудлуудыг нийцэлж чаачаал гэдэг асуудал. Энэ холбогдох төсөл хөтөлбөрүүдийн нууцын зэрэглээс гаргачих бүгдөрингийн нийлт олон түмэнд танилцуулаад өгчих. Хууль хяналтын байгууллагуудыг шалга гэдэг бид нар удаа дараа шаардж байгаа. Хэрвээ үнэхээр одоо хариуцлага үүрэх ёстой бол энд нам эвсэл холбоо хамаахгүй буруу зөрүү шийдвэр гаргасан, хууль ус зардсуулсан, хөрөнгө санхүү шамшигдуулсан ийм асуудал байвал хүн бүхэн хуулийн өмнө тэгш хэрэгтэй шүү дээ. Тэр хариуцлага л үүрнэ. А түүнээс чүүл орсон хин нэгэн хүнийг одоо өнөөдөр ардын нам бол тухайлаад бат хоёрч гэдэг юм уу, тухайлаад хөгжлийн банкны мөнгө батч гэдэг юм уу, маш буруутай гэдэг юмыг бид нар хэлэх гэж онлоогүй. Тэгэхдээ би нэг зүйлийг энд дурдж хэлмээр байна. Юу гэхээр одоо хөгжлийн банкны захирал байсан мөнгө батыг энэний өмнө парламент дээр Бямцх даргын өрөөнд, бүлгийн даргын өрөөнд манайхан оруулж иж мэдээлэл авах гэж манай бүлгийн гишүүд суужгаад оруулахад нь хамгийн түрүүн би тэр залууд хараад өрөвдөж байгаад би хэлж ирсэн. Зам кота минь би чамд арай ахмад хүний хувьд банк санхүүгийн имийг бас нэг баггүй гадралдах хүний хувьд би чамд ганцхан юм хэл. Чи шударга ажиллаарай, хуулиа барьж ажиллаарай. Эцэст нь чи шоронд орно шүү. Улс төрчид айгуу шоронд орохгүй үлдэн шүү. Энийг чи бодод ажиллаарай гэхэд тэр мөнгө хот гэдэг залуунууд нь үлтгэнэл баярлалаа хайн гişүнэ гэл сууж исэн л да. Тэгээ өнөөдөр яаж ийн? Одоо яг л энэ процесс руу явах гээд байгаа үстэй. Тэгэхээр бид нар бол юу хийх ёстой гэхээр хууль бүх хүнд адилхан үйлчлэх ёстой л гэдгийг би хэлмээр байгаа. Түүнээс биш одоо энэ нэг муу ажил хариуцчихсэн баг худалч хүнд хүний гар хөл болж ирсэн энэ нэг жоохон залуучуудыг ингээл хамгийн түрүүн барьж явал хийждэг тухай асуудал бол зүгээр бас тийм сайн үзэгдэл биш. Мэдээж алдаа гаргасан бол хуулийн дагуу хариуцлага үүрэх л ёстой. Гэхдээ энийг бол харин би зүгээр нэг олон түмэнд хэлэхэд энэ нам төр аль нь ч залуу үеэ жоохон хайрлж юмар байгаа. Залуу үе. Ялангуяа ажил албан дээр тавиад ажил хийлгэх гэж байгаа бол тэр хүмүүсийн гараар могоо өрөөлж болохгүй. Ягаад гэвэл тэр хүмүүсүүдийг хайрлаж явах хэрэгтэй. Алдаа гаргавал хэлж явах хэрэгтэй. Шудраг байх зарчмын тэр хүмүүсүүд бас хэлж ярьж явах хэрэгтэй. Хууль дүрм сахижаахыг хэлж явах хэрэгтэй. Ингэжээ дараагийн залуу үе чинь зөв явна үхээс биш. Тэдрээрээ могоо бариулаад тэгээд нөгөөдүүд нь одоо энэ дэнзэн минзэн гэдэг эдгээр шингээ залуугаараа ажил амьдралын асуудал тодорхой бас болгоод тавиад байвал энэ их буруу шүү. Энийг улс төрчид энэ нам эвсэл холбоонд ажиллаж байгаа улсууд, төрийн албанд ажиллаж байгаа улсууд маш сайн бодож явах хэрэгтэй. Заавал эдийн засгийн сэргээх хөтөлбөрөөр үргэлжлүүлээ. Энэ дотор бас анхаарал татж байгаа хувьчлалын томхон хувьчлалуудын асуудал байгаа. За энэ дээр ялангуяа олон нийт бол ядахна биржийг нь хөрөнгөний зах зээлээр хувьчилчаасаа гэдэг ч юм уу, тийм үү? Тодорхой санаачлууд гаргаад байгаа. Яг улс төрийн шийдлийг та нар яаж хийх гээд ямар байдлаар хилцэж байгаа вэ? Одоохондоо бид нар ерөөсөн хувьчлалтай холбогдсон асуудыг лавл бүлэг дээр улсын их хурал дээр яригдаагүй байна. Ер нь хувьчлалтай холбогдсон асуудлуудыг бид нар одоо бүлэг дээр бол ямар зарчим барих үг гэхээр бол ерөөсөө л хамгийн шудраг байх олон түмэнд нээлттэй байх тэр зарчмыг л барина. Одоо хуучин шиг тэгэж одоо давуу ирэхээр гэдэг юм уу ингээл одоо тийм бол бид нар баг зөвшөөрөхгүй дээ. Бүлгийн гишүүч нэг зөвшөөрөхгүй. Ерөөсөө л ил тод нээлттэй худалдах тухай асуудал. Ер нь Монгол улсад одоо энэ эдийн засгаа жоохон эрүүлжүүлээ. Энэ компани засаглалыг сайжруулъя гэж үзэх юм бол энэ компаниудыг хувьцаат компани болгох тухай асуудал байна шүү дээ. Ерөөс
Ингэж ээж олон нийтийн оролцоотой нийгмийн хариуцлагатай компаниуд болгож ээж өнөөдөр бид нар энэ компани засаглалыг сайжруулах асуудлыг ярихгүй бол Монгол улс чинь цөөн хэдэн хүний одоо ганц нэг хүний эрх мэдэлтэй ийм компаниудад баригдчихлаа гэдэг үг гараад байгаа чинь бол өнөөдөр энэс л улбаатай гэж би харж байгаа юм. Нийгмийн баялаг үнэхээр шудраг биш хуваарлагдсан алдааг засах хэрэгтэй тийм үү? Тэхийн тулд ерөөсөө одоо энэ том компаниудыг нээлттэй компани болох тэл хууль эрх зүйн орчинд бүрдүүлж өгөх эдрийг тэгж ажиллах болцоо нөхцлөөр нь хангах үүргийг төр өөрөө хүлээж энийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас бас юу байгаа? Stand by одоо 1 сарын сүүлээр олон улсын валютын сангийнхаа ирнэ гэдэг нь. Stand by-гийн цаана нөгөө төсвийг маш чанга хяналттай төсвийн зарлагыг ингэж хомж өгөх ёстой. Үүрэг хүлээн бид нар. Тэгэхээр төсвийн тодтол хийх нь ардын нам жишээлбэл өнгөрсөн оны сүүлээр төсвийн тодтол хийхдээ бас миний харж байгаагаар татварыг нэмээд бүсийг чангалуулаад юм зоригтой шийдэмгий алхам хийх дээр бас хитрхи жоохон бас яачуудаа имээчүү болгоомжлчүү гэсэн шүүмжлэлт байсан нийгмийн зүгээс би бас хувьдаа тэгж харж байсан. Одоо та бүхэнд энэ даваа дахиад л ирлээ. Энийг яаж хийх вэ? Нэг монгол хүн ярьдаг штэ нөгөө давахгүй гэсэн давгаараа хүн 3 давдаг гэж. Гэхдээ одоо гашуун хатууч гэсэн үнэнтэй нүр тулж штэ бид нар. Өөрөөр хэлэх юм бол өөр гарц бидэнд байхгүй бол энийг хийхгүй гэдэг бид нар яах юм бэ? Нэгэн тал одоо бид нар олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэг тусалцааг авъя гэж байгаа бол тэдний тавьж байгаа шаардлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр дэмжлэг тусалцаагаар явчихна гэж бодож байгаа бол өөрийнхөө өнөөгийн нөхцлөөрөө явах хэрэгтэй. Нэгэнт эдийн засаг маань өөрөө өнөөдөр биднэрт өөрийгөө эдийн засаг маань аваад явах тэр бололцоо үндсэндээ маш хязгаарлагдсан болчихлоо шүү дээ. Тийм нөхцөл бид нар олон улсын хамтын нийгэмлэгүүд банк санхүүгийн системээс тавьж байгаа шаардлагыг хэрэгжүүлж явах хэрэгтэй. Ингийн тулд төсөвт тодтол хийгээд зарлаа танах тухайн асуудал, төсөвтэй холбоотой асуудлыг өшөө нухацтай нягтлах тухайн асуудал гарвал хийн. Өөр гарц бидэнд байхгүй. Энэ бол одоо гарцаа байхгүй бидний хийх ёстой нэг л асуудал болоод байгаа. Энэ дээр би зүгээр ер нь яг дүгнээд нэг зүйлийг хэлэхэд бол Монгол улсын төсвийг эрүүл болгох тал дээр бол өнөөдөр анхаарах цаг болсон. Үнэхээр болсон. Сонгуулиас сонгуулийн хооронд явсаар байжгаад үндсэндээ манай төсөв бол арай одоо хитрхи болчиход байна шүү дээ. Энэ бол одоо ганц одоо ардын нам, ардчил намын гаргасан алдаач гэдэг юм уу, тэр нэг намын алдаа гэж хэлхээсээ илүүтэйгээр энэ манай системийн өөрийнх нь одоо алдаа болоод байна шүү дээ. Их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул, ерөнхий хэлэгчийн сонгуул. Ингээд нөгөө 4 жилийн хугацааны чинь 2 жилд нь баг ингээд сонгуул хийчихэр чинь 2хан жилд нь баг үндсэндээ ажиллаа хийж чадлагүй байжгаад дараагийн сонгуультай залгадаг нэг ийм л тогтолцоо бий болоод байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ гажийг засах хэрэгтэй. Одоо тэгвэл 65 гишүүнтэй бүлэг үнэхээр одоо мэдээж сөрөг хүчин бол зүгээр ойлгохгүй. За нөгөө нийгмийн зүүнний үзэлтэй нам чинь нийгмийн халамжаа танахан, татврыг нэмэх нь, ингийн тэнхний шүүмжлэх нь тодорхой. Гэхдээ нөгөө талаасаа засгийн газрын оруулж ирж байгаа тийм зоригтой шийдлүүдийг бүлэг дэмжиж нэг цул шийдвэр гаргаж чадах уу гэдэг л үнэхээр эдийн засгийг аврах уугүй юу гэдгийг шийдэл болчиход байгаа л да. Саяхан би тэр засгийн газрын мэдээ дээр нь ярьцлага өгсөн. Манай бүлэг гаргасан шийдэл дээрээ нэгдмэл байж чадна гэж. Ер нь бүлэг маш сайн ярилцж байгаа шийдвэрээ гаргаж чадах юм бол нэгдмэл байж бид нар чадна. 6 сар гарангийн хугацаа өнгөрлөө. Бүлгийнхээ гишүүд ерөнхийдөө одоо 65 гишүүний ингээд одоо хараад ажиглаад байж хахад бол манай гишүүдээс гаргаж байгаа санал бол бас эрүүл саруул саналуудыг бол маш их хэмжээгээр гаргаж байна л да. Яг нэг үгүй хэлэхэд бол үнэхээр одоо бас зүв зүйтэй саналууд их гарч байна. Тэгээд гаргасан шийдэл дээрээ бол бас нэгдмэл байж чадж байгаа нь харагдсан учраас би энэ үгийг зөрөгтэй хэлээд байгаа юм. Ийм шийдвэр гаргахын тулд нөгөө сөрөг хүчний гаргаж байгаа шүүмжлэлийг бид анхааралтай сонсох ёстой. Сөрөг хүчин гэхээр л заавал сөрж муу юм ярьж байгаа гэдэг талаас нь ойлгох юм бол буруу. Сөрөг хүчний ярьж байгаа юмнууд дотор бол алт шиг чухал үнэтэй зүйл байхыг бид үгүйсэхгүй шүү дээ. Тийм учраас тэр шүүмжлэлээс хэрэгтэйг нь авах ёстой, хэрэггүйг нь орхих ёстой. Шийдлээ гаргахын хувьд бол Монгол улсын эрх ашиг, ард иргэдийн эрх ашигт ашигтай байна гэвэл тэр шийдлийг хэн бугайн юу ч ярьж байсан гэсэн тэр шийдвэрээ гаргаад явдаг ийм одоо засаг бүлэг байна гэж би хэлмээр байна. За баярлалаа, бидний ярилцлага өндөрлөө. Онцлог зочнороо бид улсын хурлын гишүүн, улсын хурлдах Монгол Ардын намын бүлгийн дараа Хаяр Батын ярилцлаа. Анхаарлаа хандуулсан үзэгчтэй баярлалаа.